Сайнбайцгаана уу энэ өдрийн мэнд. За өнөөдөр та бүхэндээ энэ харилцаа бүтфүү гэсэн сэдвээр ажиллагаа бихээр бэлтгэсэн байгаа. За миний хувьд гэх юм бол би цаашдаа лог коучер бэлтгэгдэж байгаа учраас хүмүүстэй илүү нэг харилцаа тал руу чиглэсэн уншлагуудыг хийгээ явдаг байгаа. Гэхдээ сардаа нэг удаа санхүү ажилтгаарийн уншлагыг бас оруулж байх болно. Та бүхэндээ зориулаад мөн хоёрын уншлага авч байгаа хүмүүс маань өөрийн дуртай сэдвэрээ асуултаа асуугаад мэдээллийг авах боломжтой гэдгийг та бүхэн маань бас санаарай. За надаас бас нэг гаргаж байгаа зүйл нь юу вэ гэх юм бол 7 хоногт нэг удаа би ингээд лайв хичээл орохоор бэлтгэж байгаа. Тэрэн дээр юу орох вэ гэх юм бол хүү хоорондын харилцаа, за токсик харилцаанаас яаж гарах юм, саллалтын дараах сэтгэл зүйн хэрхэн эмчлэх үү? За яг заяаны хань гэж ямар хүмүүс ядгийн те ихэрдүүл гэж ямар харилцаа юм, үйл өөрийн харилцаа гэж юу юм сүнслэг утгаас нь тайлбарлахаас гадна бас сэтгэл зүйн тал руу хүмүүстэй илүү чиглэсэн мэдээллийг өгөөд явах бодолтой байгаа. Яг гэхээр хүмүүс маань бас хэд тулшаад заяаны хань ч юм уу эсвэл эвэлжлэлтэй гэд яваад иж бас болохгүй. Үнэхээр амьдрал дээр та бүхний маань сэтгэл зүйн хувьд дарамттай байгаа, сэтгэл зүйн тохироогоод гэмтээгээд байгаа ийм харилцаа байгаа бол таслан зогсоох хэрэгтэй байдаг. За бас нөгөө утгаараа хүмүүсийн маань гаргадаг алдаа юу вэ гэхээр заяаны хань эсвэл ихэрдүүл гэхээр яг учирсан даруйдаа ингээд аж жаргалтай байх, ямар ч юм зөрчилдөөн мэтгэлцээ мап хэрүүл урвал байх ёсгүй юм шиг харж ханддаг. Тэгээ нэг харилцаан дээр нь асуудал гараад ирэхээр битээр заяаны хань биш юм шиг байна. Битээр үүлийн өөрийн харилцаа юм шиг байна. Ингээд зовоод байна гэж бодож ойлгоод байдаг. Энийг юм бас маш сайн ялгаж цаалгаж ойлгох хэрэгтэй. Мэдээж л хүн болгон гэгэрчээгүй бүр гэгэрлийн хэмжээнд хүрчээгүй л амьдралын ямар нэгэн хэмжээний проблем асуудал гарч ирнэ. Тэр тусмаа хүн хоорондын харилцаан дээр эрэгтэй эмэгтэй хүмүүс гэдэг чинь хоёр өөр бие махбод нэлж байгаа. За дээрэс нь өөр үнц аливаа юмыг харах өнцг нь өөр байдаг. Өссөн төрөнсөн орчин өөр, сурсан мэдсэн зүйлс өөртэй ямар амьдралын замналаар явж ирсэн тэр болгон маань өөр учраас ямар ч харилцаан дээр зөрчилдөөн бол гарч ирэх нь тодорхой. Тийм болохоор энийг бас таад маань нэг андуураад байгаа зүйл нь үйл өөрийн харилцаа битээр салах хэрэгтэй гэж бодоод байдаг тийм зүйл бол биш. Тэгэхээр илүү нэг сэтгэл зүйн тал руугаа бас аливаа зүйлийг мэдээд мэдээлэл цуглуулад харилцаа дээр ажиллах юм бол харилцаа чи илүү дээшлэх агсан шатанда хүрэх боломжтой байдаг. За та бүхэн маань хүзрийнхээ сонголтоос хийгээс гадна энэ 3 чарм тавьчих. 3 чармаас бас гарч байгаа дүүртэй таалагдсанаа. Сонгох боломжтой. За энэ маань шаршуу байгаа. Энэ болохоор муур, энэ болохоор мөнгөний мод. Тэгээ лайв хичээл маань сануулж эхлэхэд бүтсэн өдөр болгоны 7:30-аас явагдана. Тэгэхээр та хэд маань лайв хичээл дээр ороод альваагүй мэдээллийг цуглуулад за дээрс нь өөрт хэрэгтэй зүйлсээ ингээд авахаас гадна сонирхолтой байдлаар лайв болохоор тэр хичээл дээр шууд тараад уншлага хийгээд хүмүүстэй бас чиглэл гаргалгаа хэлж өгөх болохоор илүү хүртэлтэй байх болов уу гэж бодож байгаа. За лайв хичээл дээр яах вэ гэдэг тэгэхээр бас нэг зүйлийг хэлчихье. Лайв хичээл дээр та бүхэн маань над руу өөрөөсөө их хүсэж байгаа тэр нэг сэдвээ явуулаад дээрэс нь яг эхний 3 хүний би яг сэдвийг авна. Онцолж аваад тэр 3 сэдвийн дагуу уншлага хийж өгөхөөс гадна бас тэр 3 дээр тодорхой хэмжээний сэтгэл зүйн зөвлөгөө болон сүнслэг талаас нь зөвлөмж зөвлөгөө заавар гаргалгааг хийж өгөх болохоор та бүхэн маань над руу чатаар ямар сэдвэр уншлага хийлгмээр байгаа тэрийг явуулаарай. Бүтсэн өдрөөс өмнө. Тэгээ бас лайв хичээл дээр маань орохыг хүсэж байгаа хүмүүс байх юм бол над руу Instagram болон Facebook-оор холбогдоод өөрсдийнхөө нэрийг бүртгүүлэх боломжтой байгаа. За та бүхний группээ сургасан байх гэж найдаж байна. За Зя хэдэл нэгдүгээр группийн уншлага зарцгаав. Чи нэгдүгээр группийн маань шаршууг авсан байгаа. Тэр группийн нэг шалгалт юм.
За нэгдүгээр группийн нэг энерги шалгалтыг хийгээд үзэхэд юу гэж байна вэ гэдээ тэгэхээр за Oracle картны мессеж нь таадтай хэлээд өгч Oracle картын мессеж нь болохоор зэрэг нууцуд ингээд нуудаад байна тийм нууц зүйлс байна. Тийм болохоор илүү гүн гүнзгий ухаж харах хэрэгтэй гэдэг тэгж байна. Тайп бон илүү ямар нэгэн зүйл мэдээлэл дутуу байгаа бол эсвэл энэ харилцаан дээр тэр тусмаа ямар нэгэн зүйлийг олоогүй байгаа харилцааны чиг хандлага ч юм уу. За энэ хүний илүү мэдээлэл цуглуулж чадаагүй байж болохоор учир нь энэ харилцаа манд өнгөж эхэлж байгаа харилцаа байж болно. Яг аль бие сорсуугаагүй бие биенээ таних хэмжээнд хүрээгүй байгаа ч юм уу. Тийм болохоор энэ харилцааг дээр тайт маань илүү мэдээлэл цуглуулах шаардлагатай байгаа гэсэн Oracle картных нь мессеж гарч ирж байна. Тэгэхээр зя харилцаан дээр шийдвэр гаргаж чадахгүй байгаа гацсан байгаа хүмүүс нэлээд байгаад байна. Дээрэс нь ямар нэгэн хүнтэй одоо учрахсэн тий ийм хүнтэй учрамаар байна. Тийм хүнтэй учрамаар байна. За би заяаныхаантай учрахсан гэж сүүлийн үед та бүхэн маань маш их хүсч мөрөөдөж байгаа ч юм уу өөрлөгөө маань тест хийж байгаа. За бодит байдал дээр гэх юм бол бичиж өөрлөгөөнд дуудаж байгаа ямар нэгэн дом шившлэг хийж байгаа тий таарад уншигчдаар үзүүлж байгаа хизээ тийм хүнтэйгээ учрах нь ийм байж болно. Нөгөө талаар ер нь л ингээд бодоолоо тийм би ийм хүнтэй сумаар би тогтсон амьдралтай болмоор байна. Хостой болмоор байна гэсэн хүмүүс энэ групп дотор маш их байна. Энерги уншилгаанд харж байгаа бол цааш үргэлжлүүлээд уншлагатай орцгоё хэвлээ. Сарай нэг хэлэх юм аа. Түгэл хэлэх юм аа. Үзүүлж байгаа хүмүүс та бүхний маань юу гэж боддог вэ гэдгийг хараа. За та бүхний хувьд гэхээр энэ үзүүлж байгаа шинэ холбоо харилцаатай байгаа хүний үзүүлэхэд энэ хүн маань өнгөрсөнд ер нь нэлээд сэтгэлийн дарамттай байсан хүн гэж харагдаад байна. Өнгөрсөн дэх харилцаанаасаа за энэ дээр нэг зүйлийг тайлбарлаж хэлэхэд шинээр эхэлж байгаа харилцаа байж болно. Нэг бол гаражийн төвшөнд одоо яг ингээ харилцаа эхлэх гэж явж байгаа хүмүүс байх магадлал маш өндөр шүү манайхаа тэрийг сайн ойлгоорой. Тэгэхээр таны энэ хүн чинь одоо гаражлаад байгаа хүн ч юм уу эсвэл амьдрал руу ч орж ирэх гээд байгаа хүн завч ирсэн хүн чинь ямар байна гэхээр өнгөрсөн дэх харилцаанаасаа нэлээд тийм дарамтыг мэдэрчээсэн хүн байна. Сэтгэл зүйн хувьд ер нь стресстэй, бухимдалтай энэ харилцаан дээр чаашаад явж чадахгүй болсон тийм нэг харилцаанаасаа маш их сэтгэл зүйн болон бие махбодын маш их дарамтыг мэдэрч байсан гэж харагдаад байна. Харин одоо яг ингээд энэ харилцаанаас гараад илүү яг хувь тавилангийнхаа зөв замнал руу орж ирж явж байгаа зөв хүнтэйгээ уулзах гад явж байгаа ч юм уу тийм хүмүүс байгаа харагдаж байна. За яг шинээр эхэлсэн байгаа харилцаан дээр байгаа хүмүүс бол та бүхний маань юу гэж харж байна вэ гэхээр яг хувь тавилангаар бичиж байгаа миний заяаны байна байж магадгүй яг энэ үед ингэж орж ирж байгаа нь болохоор та бүхэн маань энэ хүмүүст илүү нэг яг нэг зөв учирлал юм шиг тийм зөв үнэн юм шиг эсвэл заяаны хайна гэж болно ихэрдүүлэн байж болно. Тэр мэдрэмжийг өгч байгаа гэж харагдаж байна. За та бүхэн дээр маш их шийдвэртэй байгаа харилцааг ер нь та бүхэнтэй шинээр эхлэгээд шууд шийдэж орж ирэх гээд байна. Тэгээ нэг асуудал нь гэдэг юм бол энэ хүн дээр гарч иж байгаа нэг асуудал нь юу байна вэ гэхээр альва юмыг ингээд бодож нухацтай хандгаасаа илүүтэйгээр шууд орж ирээд за хойлонд ингэ юу ирэхээ гэрлээгээд ингэж явах гад байх тал байгаа юм байна. Учир нь өнгөрсөн дэх харилцаанаасаа нэлээд их дарамт авсан ингээд үерхээдэг тэр харилцаан доктортой биш цаашаа ингээд шат дамжлага автгүйтэй харилцаа чинь үргэлжлэлийн түвшнөөс эхлээд гэрлэл дүүр хүүхэд гэж явдаг байсан бол энэ харилцаанд өрөөсөө л тогтмол тийм ситүэйшн шиг буулзаж харилцаж тэгж стрессээр байгаа таарсан харилцаа гэж харагдаад байл та. Тийм болохоор одоо уулзрах харилцаа тийм байхгүй гэж хичээж байна. За тэгээд та бүхэн хүмүүс маань нэлээ альва зүйлдэл дээр сэтгэл зүрхэн зориулдаг сэтгэлээсээ ханддаг хүмүүс гэж хэлж байна. Альва зүйлийг хэлсэн бол үнэхээр чин сэтгэл зүрхнээсээ эцсийн тулд явдаг тийм хүмүүс байгаад байна. Тань дээр ч гэсэн энэ харилцаан дээр ч гэсэн бүх сэтгэл зүрхэн бол зориулнаа гэсэн мессежийг оруулж ирж байна.
За одоо та бүхний маань бодол мэдрэмж ямар бэ? Түр бидний маань за нэгдүгээр группийнхний маань үзэхэд нэгдүгээр группийнхэн маань өөрсдөө сонголтоо хийж чадахгүй байгаа хүмүүс байна л да. Ер нь ингээд бас хүмүүстэй харилцаан дээр ерөөсөө нээлттэй харьцаж байгаа. Яг нэг хүнтэй харилцаал за энэ хүнтэй ингээд суун учир амьдран гэхээс илүүтэйгээр 2-3 хүнтэй холбогдож харилцаж үздэг ч юм уу тий харилцаа тогтоож үзэж байгаад тэр дундаасаа одоо яг сонголтоо хийх гэж явж байгаа хүмүүс юм шиг харагдлаа. Та бүхэн маань өнгөрсөн хугацаанд бол яг энэ хүн дээр тогтоод энэ хүнтэй л би баймаар байна. Энэ хүн л надын амьдрал болох гээд байна. Энэ хүн яг би зөв хүнээ олчлаа харилцъя гэсэн үгнээс бол хандаж байгаа биш. Яг тэр одоо харилцаж байгаа хүнээсээ эсэргээр харьцаж байна та бүхэн маань хандаж байгаа харагдлаа харилцаан дээр. Ялцчгүй та хэд дээр маань өөр хүмүүс гарч ирж байна. Тэгэхээр яг холбоотой байгаа хүнээсээ өөрөнтэй холбогдож байгаа эсвэл одоо яг сонголтоо хийх гээд байгаа гэж харагдаад байна. Тэгэхээр бас нэг орж иж байгаа мэдээлэл нэг гэх юм бол та хэд маань өнгөрсөн гэр бүлтэй. За тэгээд яг гэр бүлээсээ салаад гэр бүлээ орхиод шинээр өөр хүнтэй холбоо харилцаа тогтоосон чинь хуучных нь X энэ гэр бүлийнх нь хүү ингээд холбоо харилцаан дээр орж ирж байгаа харагдаад байна л да 3 дахь хүнээр. Тэгээ энэ хүнд маань та хэд маань бас өнгөрсөн хугацаанд маш их гомдож исэн эргэлзэж байсан хүн байгаад байна. Та хэдийг маань маш их гомдож харуусал тэмтэй ч гэсэн хүн юм байна. Тэгээ энэ та хэдийг маань эргэлзээд хүргээд байна. За үнэхээр тассан тий. Өнгөрсөн дэх энэ хүнээ сонгох уу, X-ээ сонгоод энэ амьдрал дээр эсвэл байх уу, гэр бүлээ сонгох уу, эсвэл шинэ харилцаанд орох уу гэсэн шийдвэр гаргаж чадахгүй гацсан байгаа юм шүү дээ. Гүр бих юмаа. За энэ харилцааг одоо цаашдаа яах вэ гэдгийг харъя. Нэгдүгээр группийн маань бүжиж байгаа шинэ хүмүүс тийм үү та хэдийн маань харилцаа. За энэ харилцаа бол шийдвэртэй байж чадах юм бол та хоёр маань бие биенээ маш их хайрлан маш их ойлголцлын төвшөнд, итгэлцлийн төвшөнд тийм бие махбодын төвшөнд, за сүнслэг төвшөнд бол ер нь ингээд бие биедээ тохирсон хүмүүс байгаад байгаа харагдаад л дээ. Энэ хүмүүс маань та хэд илүү агмаар амгалан тийм сайхан халуун давлаан дурсамжийг мэдрүүлэх болно. Яг энэ хүнтэйгээ байхад та хэд маань юу мэдрэх вэ гэхээр өнгөрсөнд та хэд нэг холбоотой байсан юм шиг бие биенээ таньдаг юм шиг таныг яг өнгөрсөн л ч аялуулна гэж харагдаад байна. Тэгэхээр надад орж ирж байгаа мессеж нь юу юм бэ гэхээр та хэд маань өөрсдөө жоохон алдчихсан байсан хүмүүс байгаа бол тийм яг таны нөгөө нэг эрх занг, таны нөгөө гинэн зайлган занг, таньс өнгөрсөнд байсан та өнгөрсөнд ямар хүн байсан юм бэ ядж жаргалтай. Өөдрөө гэгээлэг тийм хүн байсан юм уу? Хөвгчлөлтэй хүн байсан юм уу? Тэр зангуудыг буцааж гаргаж ирэх гээд байгаа харагдаж байна. Нэгдүгээр группийнх маань харахаар зүрхүү хүртэл нэлээд блоклогдсон байгаа хүмүүс байгаа даа. Тэгэхээр энэ хүнтэй уулзсанараа та хэдийн маань нөгөө зүрхэн хүрдний блок арилж хүмүүсийг хайрладаг байсан хүн ингээд итгэдэг байсан тэр зүйлсийг бүгдийг ингээд оруулж ирэх нэ. Тэгээ энэ харилцаа бол цаашдаа маш шийдвэртэй урт удаах хугацааны харилцаа байгаар харагдаж байна. Тэгж нэг нөхцөл байдал дээр гацаал яваад байхгүй маш хурдан үйл хөдлөл аваад та хоёр маань шууд аль биесаар гэрлэх юм эсвэл аль биесаар гэрлээд өргөдтэй болох том шийдвэрүүдийг аваад явахаар ийм хэмжээний харилцаа болох нэ гэж харагдаж байна шүү манайхан. Нэгдүгээр группийнх маань та бүхэн маань үнэхээр эргэлзэж байгаа бол тийм. Өгөн над ирээдүйтэй харилцаа байгаа харагдлаа. За одоо Норвал картны мессеж өгч нэгдүгээр группийн юм өгч байгаа. За нэгдүгээр группийнхэд маань өгч байгаа Oracle картныхаа мессеж гэж. Тэгэхээр та хэд маань одоо гэрлийн ажилч та. Усган харагддаг амжаад гоо. За бурхан одоо таны нэг гэрэл гээе тэгээд таны нэг хайрыг хайрлах тэр болгоно ингээд буцаад гэрэлтүүлэх хэрэгтэй байна гэж
хэлүүлж байна л да. Тэгэхээр яалтчгүй та хэд маань гэрэлхийгээ алдчихсан байсан. Уг нь бол та хэд маань бусдад ингээд зөвлөмж зөвлөгөө өгдөг, бусдад дүлгэр дуурайл үзүүлэх хэмжээний хүмүүс байгаа байхгүй юу? Бусдыг гэрүүлэх. Тэгсэн чинь одоо бол яг тэр байдлаа жоохон алдчихсан байгаа байна. Тийм болохоор та хэдийг маань энэ байдлаа буцаад сэргээх хэрэгтэй байна гэдэг мессеж оруулж ирж байна. За би бол гэрлэлтийн сахиусан тэнгэр гэж байна. За танд одоо яг энэ хүртэх ёстой зүйлээс авч явж байна гэсэн мессеж бас оруулж ирж байна шүү манайхаа. Тэгэхээр яалтчгүй та үнэхээр хүнд тогтвортой амьдрал хүсэжсэн бол дээрс нь хинэгэнтэй гэр бүл болохыг, хамтран амьдрахыг, аз жаргалтай хамтын амьдралыг хүсэж байгаа бол энэ хүн чинь зөв хүн байх маш өндөр магадлалтай байна. За энэ хүрээд нэгдүгээр группийн маань уншлага өнгөрлөлөө. Өнгөрлөсөн бүгдэд нь баярлалаа. За хоёрдугаар группийн уншлага турцгаа. Хоёрдугаар группийн маань энэ Oracle картыг сонгосон байх учиртай. Тэг бас юм хөөрхөн муурны чармыг сонгосон байх учиртай. За та бүхэн маань уншлагатаа дэмэрлэл. За хоёрдугаар группийн маань хувьд тэгэхээр энерги уншлагыг харахад ямар байна гэхээр хоёрдугаар группийн маань ер нь өөрийнхөө амьдрал руу одоо маш их зүйлийг дуудаж оруулж ирж байгаа хүмүүс байна. За юу дуудаад байна вэ гэхээр өнгөрсөн дэх мөрөөдөж байсан зүйлс гэж гарч ичэн. Тэр нь таны хувьд юу ч байж болно. Та өнгөрсөн хугацаанд за би бизнесмен болмоор байна, би багш болмоор байна, эсвэл би юм нэг худалдаа намаа хийдэг бүхэн болно. За юу ч байсан байж болно. YouTube сувгнэ гэж бодож исэн бол тэр яг өнгөрсөн дэх зүйлсээ санаад би тэрийг хийх гэжсэн да. Би тэрийг хиймээр байна гэсэн зорилго руу буцаж орж бирч байгаа ч юм уу. Эсвэл бас яг шинэ эхлэлийг өөрийнхөө амьдралд маш их дуудаж байна гэж харагдаад байна. Тэгэхээр надад энэ дээр бол хайр сэтгэл гэхээсээ илүүтэйгээр та яг чин сэтгэлээсээ мөрөөдөж бодож байгаа зүйл нь юу юм бэ гэхээр хуучин зүйлсээ хаяад харин шинэ зүйлсийг амьдрал руу оруулж ирэхээр бодоод байл да. Энэ нь бол голцоохон ажил санхүүгийн тал дээр өөрийнхөө хувь хүний карьер, хувь хүний хөгжил тал дээр байна. Түлхүү анхаар чинь Oracle картных нь мессеж чинь бас муу адил. За өөрийгөө хайрлах, амралт тэгээд бас шимт хичээлдээ хооллон сэргэлэх ч юм уу те дасгалгүй төлөө юу гэдэг тэр болгоныг ингээд хийх хэрэгтэй байна гэсэн Oracle картны мессеж орж ирсэн байна. Энэ нэгдүгээр хоёрдугаар группийн маань хавьд гэхээр өнгөрсөндөө харилцаанаасаа маш их гомдолт хийсэн. За дээрс нь сэтгэлэн шархалсан. Тэр гомдлоо харамслаа ер нь тавьж явуулж чадахгүй байгаа хүмүүс байгаа. Тэгэхээр та бүхний маань чин хүсэл нь энэ гомдол харамслаа тавьж явуулаад амьдрал руугаа цоошин зүйлсийг оруулж ирэхийг гэсэн хүсэлтэй байгаа юм байна. Ер нь бол харилцааш байж болно. Ижил санхүү юуж байж болно те. Гэтэ түлхүү ер нь өөр дээрээ л анхаарах гэдэг хүмүүс байна л да. Болжид харилцаанаас нэлээ хялгалцсан хүмүүс гэж харагдлаа. За хоёрдугаар группийн маань хамтрагчдын хувьд таныг юу гэж хардаг вэ? Таны хайртай юу? За хоёрдугаар группийнхаа хамтрагчдын хувьд тань хайртай юу гэж үзсэн чинь таарийн маань хооронд өнгөрсөн хугацаанд нэлээд хил амталсан байж болсон гэж харагдаад байна. Дотоодын нэлээд зөрчил маргаантай байсан. Хоорондоо нэлээд үл ойлголцсон зүйлс маш их байгаа тань. Гэхдээ таныг яг юу гэж хардаг вэ? Чин сэтгэлээсээ юу гэж хардаг бэ гэдэг юм бол тань маш их хайртай, таныг маш үзэгсэнтэй гэж боддог юм байна. Дээрс нь таныг юу амьдрал руугаа ингээд дуудаад байна л та. Тантай сайхан амьдрахыг хүсэж байна. Тантай урт удаах хугацаанд ингээд таац жаргалтай байхыг хүсэж байна. Энэ хүн та бүхнийг маань өнгөрсөн хугацаанд маш их гомдоосон байж болохоор байна. Яагаад гэдгийх юм бол таныг маш их гомдоорсон доо, таныг маш их шархлуулсан даа гэсэн зүйлс харагдаад байна л та. Амьдралд нэлээд өөрчлөлт хэрэгтэй байгаа гэсэн байдлаар хандаж байгаа. За тэгээд энэ дээр өөр үйл хөдлөл аваад сайжруулахын оронд энэ хүн юу гэж бодоод байна гэхээр бараг бурхандаа даатгаад ингээд байгаад байгаа байхгүй юу? За бүх зүйл сайхан болоосай. Бид хоёрын хооронд ингээд хил хамгүй энэ гомдол харуулсан ингээд уучлаад бид хоёр буцаад аз жаргалтай болох гэсэн гэж тэгж мөрөөдөд байгаа байхгүй юу?
Уг нь бол таны гомдоос нь мэдж байгаа, танидтай бас ойлголцохгүй байгаагаа мэдж байгаа. Гэтэ энэ зүйл нь танаас бол болоогүй. Энэ хүний өөрийнх нь зан хандлагын асуудал байна. Дээрээс нь таныг ойлгохгүй байгаа харилцааны асуудлууд, тоглолтлууд гарч ирж байна. Хоорондын нэлээд тэмцээн маргаан тий. Та нэг зүйлийг хэлдэг, тэн дээр уг нь энэ хүн ингээд ойлгоод нухацтай хүлээж аваад таныг юу гэж хэлж байгаа, за уучлаарай гэд ингээд сууж явахын оронд тань маргалтаад байсан байгаа хгүй юу? Яг ан маань ингээд хэрэлдээд нэг хоёр эмэгтэй хүн хоорондоо ингээд тэмцэлдэж байгаа юм шиг тийм дүр зураг орж ирж байна. Тэгэхээр энэ бүхнээр нь бол энэ хүн өөрийнхөө буруу гэдгийг бол мэдж байгаа. Бас таныг маш их гомдоосон, таныг шархлуулсан гэдгийг бол мэдж байгаа. Гэхдээ энэ зүйл дээр уучлалт гуйгаад харилцаа сайхан шатруу ахиулаад хичээл зүтгэл гаргах үгүй л үгүй, энэ хүн зүгээр л ингээ хүсээд мөрөөдөөд бодоод за тэгээд залбираад байгаа даа гэсэн мессежийг маш тодорхой оруулж ирж байна. За харин хоёрдугаар группийн маань өөрсдөө энэ харилцаагаа юу гэж харж байна вэ? За хоёрдугаар группийн маань гэд тэгэхээр хоёрдугаар группийн маань бол одоо яг та бүхэн маань өнгөрсөнд бол нэлээд харилцаан дээр шархалсан гидсэн асуудалтай байсан хүмүүс байгаа бол одоо та бүхэн маань харилцаан дээр шин зүйлс орж ирж байна. Тэр тусмаа юу орж иж байна гэд тэгэхээр хүүхэд орж ирж байгаа гэж хараглаа. Цөөн тооны хүмүүс тэр маань харилцаа чинь шин эхлэл болж орж ирэх байгаа зүйл нь хүүхдийн мэдээлэл орж ирж байгаагаас гадна бас санхүүгийн тал дээр чинь ашиг орлого шинэ зүйлс эхлэн гэж харагдаад байна л да. Та хэд маань өнгөрсөнд өөрийгөө жоохон ингэж гисэн байсан алдчихсан байсан карьер тал дээр дээрээс нь санхүүгийн амжилтгүй байгаад байсан бол одоо яг өөрийнхөө хүсч мөрөөдөж байгаа зүйлээ бүтээж чадна. Энэ таныг юу тоглохыг гэхээр таныг улам үзэсгэлэнтэй болгон гэдэг гэж байна. Тэгэхээр одоо яг хоёрдугаар группийн маань надын харж байгаагаар өөр дээрээ анхаарч байгаа өөрийнхөө нөгөө хоолойнд дасгал хөдөлгөө өөрийгөө хайрлах тийм өөрийнхөө гадаад үзмж болоод дотоодоос гайд маань нэлээд харьцлагаа хийгээд байгаа хүмүүс байна л да. Яг харилцаан дээр төлхөө анхаарахаасаа илүүтэйгээр түүний дагаад таны гадаад байдал бол маш гайхалтай өөрчлөгдөн гэж харагдаад байна. Гадаад байдал нь улам үзэсгэлэнтэй болно, улам нөгөө нэг эмгтээлэг энерги сэргэж орж ирэхээр эмгтээлэг энерги нь сэргээд ороод ирснийхээ дагуу та хэдийн маань нөгөө орлого санхүү хүсч мөрөөдөөдөөс нь зүйл нь амьдрал руу ингээд урсаад ороод ирж байна л да. Энэ дээр нэг зүйл үүдэг эмгтээлэг энерги маань ингээд бологдлогдохоор эмгтээлэг энерги маань одоо унахаар тий яадаг вэ гэх юм бол эмгтэй хүн дээр санхүүгийн байдалд ороод ч эхэлдэг. Санхүү ашиг орлого маань ингээд амжилтгүй болж эхэлдэг. Яагаад гэвэл эмгтээлэг энерги маань өөрөө альва зүйлсийг ингээд уран дуудаж байдаг энерги гэхгүй юу? Альва зүйлээ хойноос ингэж хичээдгүү ядран ажиллаа л хэвээр би тэдэнд өргө олох хэвээр 100 мянга олох хэвээр саяыг олох хэвээр тэр бумыг олох хэвээр гэж ингээд хичээгээл хойноос нь тэмцэлтэй байдаг энерги бол биш. Бас эрэгтэй хүний араас ч гэсэн ингэж харгууцалтаал энэ хүнийг л би авах хэрэгтэй байна. Энэ хүнийг би өөрийн болох хэрэгтэй гэсэн тийм энерги байдаггүй. Энэ бол эрэгтэй энерги эрэгтэй хүнд байдаг. Давмайлс энерги байдаг. Тэр эмгтээлэг энерги гэдэг маань өөрөө альва зүйлийг зүгээр яг энергийнхээ дагуу дуудаж оруулж ирж байдаг. Аяанда тань руу хайр дурлал, таны энерги өндөр байх юм бол хайр дурлал, тэр хүсч мөрөөдж байгаа зүйлс амжилт бүтээл, тэр ашиг орлого бол орж ирж байдаг зүйл байдаг юм аа. Тэгэхээр эмгтээлэг энерги ч ёстой гайхалтай сайхнаар сэрхэхээр байна. Энэ бол 23 сарын хугацаанд гэж харагдаад байна. Тэгээ бас альва зүйл дээр нэлээд тууштай байхаар харагдаж байна. Өнгөрсөн хугацаанд яг өөр дөр нэг ажиллаж чадахгүй харилцаа гэдэг хүмүүний харилцаа руу илүү давмгаач хилээд байсан бол одоо харин та бүхэн маань яг өөрсдийнхөө харилцаа руу илүү түлхүү орж эхэлж байгаа гэсэн мессеж орж ирж байна. Харилцаа руу биш өөрийнхөө нэг яг надад орж иж байгаа мессеж нь юу вэ гэхээр өнгөрсөн хугацаанд та бүхэн маань одоо жимд явлаа гэд тэгэхээр хэдэн өдөр яваал хайчдаг. Хэдэн өдөр дэглэм байраад буцаагаад ингээд дэглэмээ зогсоочдаг. Нэг тийм тууштай биш байдал харагдаад байгаа хгүй. Нэг ажил эхлүүлж байш яснаа нөгөөдгөө болчдаг. Тийм байсан бол одоо харин таад маань бүх зүйлтэй маш тууштай байхаар уг нь бол
яг та хэдийн маань төрлөх чанар бол нэлээд тууштай, нэлээд амбицлаг, нэлээд амжилттай хүмүүс байгаа ч гэсэн хэсэг зүг тэрийг бол алдчихсан байсан байна. Тэгээ одоо харин би яг эцсийн аливаа зүйлийг эцсийн үсэн гэж ярьдаг да. За тэгэхээр та хэд маань үнхээр өөр тэр өөрчлөлт гаргана гэж шийдсэн байгаа бол өөрчлөлт гарахтлаа зогсохгүй гэж харагдаж байна. Бууж өгөхгүй гинэ. За үнхээр гайхалтай. Тэгээд энэ болгоныхоо авч явал та хэд маань өөртөө аз жаргалыг бүтээхээр би болохоор харагдаж байна. Тэгэхээр хоёрдугаар бүлгийн маань яг энэ харилцаан дээр одоо нөгөө стресстэй энэ харилцаанууд бүхэн анхаарахаас илүү өөр дээр маш их анхаарч өөрийгөө маш их хайрлахад хугацаа байгаад байгаа юм байна. Тэр тусмаа ойрын 3 сар. За одоо яг нэг үдээс энэ харилцааны ирээдүйг нь харъя. Энэ харилцаа цаашиж яах вэ? За энэ харилцааг цаашиж яах вэ гэд үзсэн чинь энэ харилцаа бол маш тогтвортой шийдвэртэй байгаад байна. Өнгөрсөн хугацаанд та бүхэн манд энэ харилцаанд дээр шийдвэр гаргаж чадаагүй хүмүүс гэж харагдаад байгаа байхгүй юу? Үлдэх үү, болох уу, явах уу, салах уу гэд ингээд харилцаа нэлээд юм удаан тогтворгүй байсан байгаа байдалтай байна л да. Тэгэхээр одоо та бүхэн маань харин энэ харилцаан дээр маш шийдвэртэй байгаад, тогтвортой байгаад, за хамтрагчтай зүйл ч юм уу те энэ харилцааг албан ёсны болгоод цаашаа гэрлээд эсвэл үгээр хоёр талаасаа шийдэж за хоёлаа ингээд энэ харилцааг цааш нь үргэлжлүүлъя. Энэ харилцааг шинээр эхлүүлэе гэсэн байдлаар хандж байна гэж харагдаж байна. За тэгээ энэ харилцаа нэлээд холын цайны харилцаа гэдэг үеж болохоор байна. Холын цайны гэхээр хот бие биенээсээ хол ажилдаг ч юм уу. Холын цай бас их тайтд маань саадуулаад байгаа л та. Би битэйгээ хамт байж чадахгүй, үргэлж хамтдаа байж чадахгүй ийм байдлууд бас их ажиглагдаж байна. Тэгтийн бол энэ байдал нь бол өөрчлөгдөхгүй. Уг нь бол энэ харилцаан дээр боломж бол байгаа. Би битэйгээ хамт байх сонголтыг хийх боломж нь бол байхгүй биш байгаа. Гэтэ арай л тэр хэмжээнд хүрээд үргэлж хамтдаа аз жаргалтай байна гэдэг бол хэцүү. Яг энэ харилцаа бол шинээр эхлэнэ гэж надад бол харагдаж байна. За хоёрдугаар бүлгийн хэндэн байгаа нь уучраа мессеж байна. Харин энэ харилцаа шинээр эхлээд үнэхээр та хэд маань нэг шийдвэр гаргаад за энэ харилцаан дээр бид хоёр үнэхээр сууя, бид хоёр одоо салахгүй, бид хоёр үнэхээр амьдрий гэж шийдэх юм бол энэ харилцаа бол цаашаа бүр үнэхээр нөгөө нэг насан туршийн харилцаа, насан турштай нөгөө танилаа суугаад амьдраад явах харилцаа болохоор байна. За чи одоо юу хүртэж байна вэ? Ингэж байна. Oracle картны мессеж нь болохоор чи яг юу хүртээд байна вэ? Тэрийгээс анхаараа чамаатэйг орж ирж байгаа зүйлс нь тий. Чи уг нь бол аюу гоё сайхан юмнуудыг цуглуулж ингэж өөрлөгөө нуудах хэвээр. Гэхдээ энэ сөрөг зүйлс чамайг блоклоод байна гэнэ энэ процессыг, энэ зүйлсийг чамраа ингээд амьдралд нь маш сайхан хоёрдугаар бүлгийн маань маш сайхан зүйлс ингээд орж ирэхээр байтал та хэдийн маань блоклаад байгаа зүйлс гэхээр за битээр бүтэх болов бүтэхгүй болов нэг ажил ингээд хийх гэдэг тэр бүтэх болов бүтэхгүй болов за би хийж чадах болов чадахгүй болов гэсэн нэг өөртөө тийм баг зэргийн ихтгэлгүй байдал орж ирээд байна л та. Тэгээд хүртэх ёстой зүйлийг хүртэж чадахгүй блоклоод байгаа мессеж орж ирээ тэгээ бас үнэхээр та хэд маань ингээд өөрөө энэ сөрөг байдлаас та гараад сэтгэл нөгөө гомдол хийцэн байгаа зүйл байсан да. Энэхий шалгалтын дээр тэр блокыг гаргаж чадах юм бол та хэд маань үнэхээр хүсэж байгаа тэр доктортой амьдрал нь орж ирэхээр байна, үр хүүхэд нь орж ирэхээр байна. Тэгээд тэр зүйлсээ тавьж явуулж чадахгүй, гомдлоо ингээд дэмжиж чадахгүй байгаа юм бол хэдий юм сайхан зүйлс болж байгаа ч гэсэн та хэд маань өөрийгөө хайрлаж байгаа ч гэсэн нөгөө нэг хорвоо ертөнцөөс өгөх тэр сайхан зүйлс үр хүүхэд доктортой амьдрал гэдэг зүйлсээ блоклоод байна гэдэг зүйл та хэд дээр маань орж ирж байна. Тэгэхээр өнгөрсөнд гомдол харамсал байгаа бол за сөрөг бодол мэдрэмж юу гэдэг юм те тэр болгоно бүгдийг тавьж явуулж өөртөө итгэх хэрэгтэй байна. Хорвоо ертөнцөд итгэх хэрэгтэй байна. Таны ирээдүй сайхан байна, гэрэлтэй байна. Таны хайр сэтгэлийн харилцаа маш доктортой урт удаан байна. Хамтдаа насан туршийг туулаа гэсэн зүйл тэр мэдрэмж, тэр итгэлээ таад маань сэргээх хэрэгтэй байгаа байна. За үр хүүхэдтэй болж чадахгүй болов гэсэн хүмүүс байгаа, гомдож ирсэн хүмүүс байгаа,
тийм бодолтойсэн хүмүүс байгаа бол танд ирэх ёстой тэр сайхан хөрхөн хөрхөлтөн хараа дэлхий гинэ биважинд ингээд аз жаргалтай сайхан мараа болон байгаа юм байна. Сахиусан тэнгэрүүдийн дунд та бүхэн юм дээр их хугацаагаа хүлээгээд байж байгаа гэж харагдчих. Ямар нэгэн байдлаар хөрхөлттэй болохгүй байхгүй дээ гэж бодож ирсэн хүмүүс байгаа бол тэр юу сэтгэл зовох шаардлага байхгүй мэн. За харилцаагаа яриад маань шинээр үнэхээр ихлүүлээ гэж шийдсэн цагт орж ирэх зүйлс нь бол хамгийн нэгдүгээр дөрвөх таах нэ. За энэ хүртэл үзсэн бүгдэнд нь баярлалаа. 3 дугаар бүлгийн уншлах тарцгаа 3 дугаар бүлгийн маань энэ Oracle картыг энэ чарамны хамт сонгосон байх учиртай чарам маань өөрөө мөнгөний модны чарам байна. За хэдүүлээ харин 3-ийнхаа энерги шалгалт хийх. 3 дугаар бүлгийн дээр маань саяхан салалт болсон харилцаан дээр салсан за таны яг гинтийн тийм өөрчлөлт болсон хүмүүс байгаа бол та бүх маань яг зөв үрбээ сонгосон байна гэж харагдчихэв. За ялцчгүй салалт болсон байна. Харилцаан дээр нь маш том салалт болсон байна. Таны огт төсөөлж байгаагүй зүйлс харилцаанд ил тод болсон. Гинтийн байдлаар тийм нэг өөрчлөлт болсон харагдаад байна л да. Бүр гайхалтай энэ хоёр үзэр маань хоёулаа ингэж сор гарч ирсэн гэдэг. За 3 дугаар бүлгийнхээ хамтрагчлан та бүхэн юу гэж бодож байна вэ? Гуравдугаар бүлгийн маань хувьд тэгэхээр уг нь хамтрагчлан та хэдтэйг харилцаагаа ерөөсө таслахыг хүсэхгүй байна. Харилцаагаа харин шинээр эхлүүлээд цаашаа аз жаргалтайгаар хамт явахыг хүсэж байна. Гэхдээ харилцаан дээр нэлээ одоо яг энэ хүний зүгээс юу ч хийж чадахгүй байгаа нөхцөл байдал надад л гарч ирж байна л да. Юу яг гэд тэгэхээр энэ хүн хичнээн холбоо харилцаа барих гэж үзсэн ч гэсэн энэ харилцааг ингэ сайжруулах гэж хичээсэн ч гэсэн нэг тийм л юу ч хийгээд нэмэргүй юм шиг тийм байдалд орсон гацсан байгаад байгаа харагдчихэв. Яах учраа болохгүй, яг юу хийхээ мэдэхгүй, яаж таныг ингэ тайвшруулах, яаж тантай буцаж нийлэх, эсвэл харилцаагаа яаж гоё сайхан болгох вэ мэдэхгүй байгаа гэж харагдаад энэ хүн бол та бүхнээс юусоо салъя гэсэн бодол бол огт алга харин харилцаагаа шинээр эхлүүлээд та хэдтэй ер нь л урт удааны амьдрал за баг л насан туршийн амьдралыг ингэ мөрөөдөд байгаа байхгүй юу? Энэ нь ер нь ингэ бодол байдал дээр нь бол байхгүй. Гэхдээ бол энэ хүн бол бодлороо энэ зүйлийг маш их мөрөдөж байна. За ингэчмээр би цаашаа ийм баймаар битүүрийн харилцаа цаашдаа аз жаргалтай байгаад битүүр ингээд цаашаа харилцаа өгнөгөө шинээр эхлүүлмээр ингээд үйл хөдлөл авч чадахгүй байгаа. Гэхдээ яг нь бодоол мөрөөдөд байгаа гэж харагдаад байна. Таарын хооронд бол маш их мартаж чадахгүй дурсамж байдаг юм байна. Бас нэлээдгүй цаг хугацааг хамтдаа өнгөрүүлсэн энэ хүний хувьд бол таныг дурсах дурсамж нь маш их таныг ерөөсөө бүртэж чадахгүй гэсэн мессеж тодорхой олж ирж байна. Тэгээ энэ хүн бол одоо яг учраа болохгүй эргэлдсэн гацсан байдалтай л байгаад байна. Зарим 3 дугаар бүлгийн маань өөрсдийг нь харилцаатай юу боддог вэ? За 3 дугаар бүлгийн маань өөрсдийнх нь хувьд гэхээр уг нь харилцаан дээр уг нь өнгөрсөн хугацаанд маш гоё шинжилгээг иргэн төрөөдөөс тийм яг гэсэн бодлыг хийцэн байсан байна л да. Юу вэ гэдэг тэгэхээр харилцаа өнгөрсөн хугацаанд яг шинээр эхлүүлмээр аз жаргалтай байлгамаар байгаа хичээс үг нь хэн бэ гэдэг юм бол та хэд маань өөрсдөө юм байна. Одоогийн байдлаар та хэд маань өөрсдөө ч гэсэн яг яахаа мэдэхгүй бүр маш их эргэлзсэн, гомдсон зүгээр л хэмтэж ярмааргүй, хэмтэж холбогдмооргүй, ганцаараа баймаар байгаа. Тийм мэдрэмж нэг усанд автцсан юм шиг мессеж орж ирлээ л да. Та ярим маань өгнө орж иж байгаа мессеж нь яг адилхан байхгүй юу? Яг хоёулаа ямар байдалтай байна вэ гэхээр хоёулаа яг адилхан байдалтай байгаа. Хоёулын дээр чинь мөнгө карт гарч ирсэн.
Гэхдээ мөн карт маань таньдаар илүү юу гэж орчиж байна вэ гэхээр яг л нэг хиндэж харьцмааргүй усанд ч ивцэн юм шиг мессеж орж ирж байна. Өдрийн маань тайлбар бол тийм биш ч гэдэг орж ирж байгаа мессеж нь бол ийм байна. Таны хувьд бол нэг л бүх зүйлд бүрхэг байгаад үнсгэр саарл болсон гэсэн мессеж байна. Тэгтээ бол таад маань бол гэр бүлээ бас сонгоно. Ялцчгүй таад маань тухтай хугацааны хамтын амьдрал байгаа гэр бүл болсон. Ер нь бол гэр бүл болсон хүмүүс байна гэж харагдаад байна. Тийм ч утгаараа удахгүй энэ харилцаанд бол та бүхэн маань ер нь буцаад энэ хүн рүүгээ татагдаад очихоор байна. Ерөнхийдөө гэхээр та өөртөө маш их энэ рүү татагддаг гинэ 3 дахь группийн маань энэ 3 дахь хамтрагч руугаа маш их татагдаад байдаг. Гэсэн ч гэсэн одоо нөгөө эргэлзээтэй болцсон байгаа байхгүй харилцаа чинь танаас нэг зүйлийг нууж байгаа юм шиг танд юм худлаа яриад байдаг юм шиг харилцаан дээр нэг л худал хуурмаг зүйлс байгаа юм шиг л мэдрэмжтэй байгаад байна. Харилцаа таныг юу ингэж хойш нь татаад байдаг вэ? Юу таныг хэцүү байдал руу оруулаад байдаг вэ? Тэгэхээр харилцаан дээр худал хуурмаг зүйлс байгаад байдаг. Эргэлзээтэй зүйлс байгаад байдаг. Гэсэн мессеж төлхөө орж ирлээ. За таны сонгосон карт нь өөрөө бас хэл хязгаар тогтоо. Гэсэн мессеж орж ирж байна л та. Тэгээд яг Oracle картнаас чинь би юу харж байгаа вэ гэхээр таны хамтрагчийг тань руу харсан байгаад та арай өөр зөв рүү харсан байгаа мессеж орж ирээд юм байна. Тэгээд маш их олон зүйлийг ургуулж бодож байгаа өнгөрсөн дөх таны энэ харилцаанд ямар байсан, ямар байдалтай байсан тийм зүйлс за бас маш олон хүний дүрс орж ирж байгаа болохоор яг харилцаан дээр та бол ганцаараа биш маш олон хүмүүс бас байгаад байна. Өвөө эмэгтэй хүмүүс төлхөө бас харагдаж байна. Тэгээ одоо бол та бол угаасаа энэ харилцаа руу харахаас илүүтэйгээр нөгөөтэйгээ нэг чиглэл рүү харахаас илүүтэйгээр яг өөр зүг рүү харсан. Өөр зүг рүү ерөөсөө аливаа зүйлийг бодохыг ч хүсэхгүй байгаа юм шиг тийм нэрхтэй бол тодорхой орж ирж байна. За харин энэ харилцаа цааш яах вэ? За харилцаа шгүй дээ та хоёр маань 3 дугаар бүлгийн маань нийлний харилцаан дээр шинэ эхлэл авчирнаа харилцаа нь дахиад ингээд шинээр эхлэхээр харагдаж байна. Энэ бол та хоёрыг салцсан байгаад ингээд гинтийн өөрчлөлт үүд гинтийн та хоёрын хоорондох зөрчилтөө маргалдаа хаагаралтай буцаад эвэллэр нэ гэсэн мессеж төлхөө орж ирлээ. Харилцаа бол цаашаа ямар ч байсан шинээр эхэлнэ. Шинээр эхэлнэ гэсэн мессеж бүр 3 удаа орж ирсэн. Маш гайхалтай. Үнэхээр гайхалтай. 3 хүзэр татхад гурлаа яг ийм хүзэр гарч ирж байна гэдэг бол маш сонирхолтой мессежтэй. Харилцаан дээр ч юм бол бүх зүйл шинээр эхлэхээр байна. Тэгтээ маш сайхнаар бүх зүйлийг ингээд шинээр эхлүүлж байгаа юм шиг мэдрэмж байгаа байхгүй юу? Шинэ нуур амьсгал, шинэ эхлэл яг харилцаа чинь нэг шинээр эхлэнэ гэхээр өнгөрсөн дэх бүх зүйлийг ингээд чирч авчираад хүмүүс нэг уучлсан. За уучлаад явъя да гэсэн байдлаар ханддаг да. Харин таарийн маань харилцаан дээр илүү юу байна вэ гэхээр харилцаа чи яг нэг шинээр үерч байгаа юм шиг. Шинээр гэр бүл болж байгаа юм шиг. Өнгөрсөнд тийм зүйл байгаагүй юм шиг гайхалтайгаар шинээр эхэлж байгаа мессеж орж ирж байна. За 3 дахь бүлгийн юм бол өгч байгаа Oracle картныхаа мессеж байна вэ? За Oracle картныхаа мессеж гэхээр за өөрийгөө эхлээд хайрлаа. Та өөрийгөө хайрлсан цагт бусд хүмүүс ч гэсэн таны энэ өөрийгөө хайрлаж байгаа нь бусд хүмүүст бас эргээр нөлөөлдгөө гэсэн мессеж орж ирж байна. Тэгэхээр өөртөө хайртай байгаад өөрийгөө хайрлаад амраад тэгээд бодит байдал дээр гэх юм бол хамгийн энгийн алхам гэхээр массажинд ордог ч юм уу эсвэл баанд авсанд орох педикюр хийлгэрэй гэсэн мессеж орж ирж байна л да. Тэгэхээр өөртөө анхаараад салоноор орох ч юм уу өөрийнхөө гадаад үзмжээ дээр бас анхаарах хэрэгтэй байгаа бололтой 3 дугаар бүлгийн маань. За таны сэтгэл хөдлөл бол эмчлэгдэж байна. Та маш гайхалтай хайрыг өөрөөсөө одоо нээж байна. Таны уур уцаар за
өөрчилж чадахгүй байгаа тэр болгоныг таны зүрх сэтгэл болон бодлоос чинь ингээд тавьж явуулахад туслах болно гэж байна. Таны харж явдаг сахиусан тэнгэрүүд, таны ивэл өвөө эмээ аав ээж бидгийн те. Дээрээс нь бурхан таны шүтдэг тэр зүйлс шүтдэг ямар ч бурхан байж болно. Христтэй нөө будтай нөө тэр болгон чинь таны энэ уур цараас таны энэ уучлах чадахгүй байгаа энэ байдлаас бол таныг эдгэх болно. Тэргээр та эдийн маа буцаад хайрыг мэдрэх, буцаад хүнийг хайрлах, тэрийг ч хүч дотоодыг галзуу нь мэдгтээд та хоёрын маань харилцаа гайхалтай шинээр эхлэх нэ. За энэ хүртэл үзсэнд бүгдэнд баярлалаа. Амар тур билгийгнэ.